Самацаано манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш аимшигтай эргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Nicholas Prosper нь 2005 оны 12 дугаар сарын 18-нд Juliana Falcon болон Ray Prosper нарын хүү болон мэндэлсэн. Juliana-гийн хувьд тэрээр Аргентинд төрж өссөн бөгөөд сургуулаа төгссөнийхөө дараа Англид нүүж очиод тэндээ нөхөр Ray-тэйгээ танилцсан болцож үерхэж явсаар гэрэлцхийн хүүтэй болсон нь энэ. Том хүүгээ төрснөөс хойш хосууд дахин 2 ч удаа хүүхэдтэй болж 2 хүү 1 охинтой болсон. Гэхдээ Nicholas-ыг 9 настай байх үед нь дэд салахаар шийдэн 2 тийш болцгоосон байдаг. Уг нь бол Ray хүүхдүүд дээрээ байнга ирдэг, дээрээс нь тэдэнтэй ойрхон амьдарч ирсэн юм байлээ. Гэхдээ тэдний саллалтаас болоод гэр бүлд нь маш их асуудлууд үүсч эхэлсэн. Ray гэрээсээ нүүсний дараа Juliana бүтэн цагаар ажиллаа хийгээд хажуугаар нь 3 хүүхдээ ганцаараа өсгөх хэрэгтэй байсан болохоор тэр сэтгэл санаагаар маш ихээр унж бүр сэтгэл гутралд орсон байдаг. Хажуугаар нь Nicholas тухайн үед 9 настай гэр бүлд нь юу болоод байгааг ойлгохоор тийм насан дээр ирсэн байсан болохоор ээжээгээ байнга буруутгаж танаас л болж аав гэрээсээ явсан хэмээн ээжтэйгээ байнга муудалцах болсон байдаг. Ер нь бол тэрээр сүултээ бүр ээжийнхээ үгийг ч тооч сонсгоо болсон. Мэдээж Juliana Ray хоёрын салалт 3 хүүхэдт нь гурвууланд нь л маш хүн дээр туссан. Гэхдээ тэр дундаа Nicholas бол ааш зангийн хувьд ч тэр хандлагын хувьд ч тэр маш ихээр өөрчлөгдөөд түргэн ууртай дуу муутай хүүхэд болж хувирсан. За ингээд Juliana Ray хоёр салснаас хойш цаг хугацаа өнгөрсөөр хэрэг гарах үед Juliana 3 хүүхдийнхээ хамтаар тухайн үед Nicholas 18 настай, дунд хүү Kyle нь 16 настай, харин бага охин Giselle нь 13 настай байсан үе. Тэд хамтдаа Английн Bedfordshire гэх газар амьдардаг. Эргэн тойрныхонд хүмүүс Nicholas-ыг дүрслэхдээ маш дуу муутай, чимээгүй, цөөхөн найзуудтай ийм хүүхэд хэмээн ярьсан байдаг. Ер нь бол Nicholas ганц хоёр л найзтай. Тэгээд тухайн найзуудтайгаа хамт ихэнх үеүүдэд видео тоглоом тоглож цагийг өнгөрөөдөг. Гэхдээ тэрээр 16 нас хүрэх үедээ найзуудаасаа ч тэр гэр бүлийнхнээсээ ч тэр улам бүр хүндэрсэн байдаг. Бүр 16 настай байх үедээ сургуулаасаа гарна гэж хүртэл ярьж эхэлсэн байлээ. Гэхдээ мэдээж Juliana үүнийг зөвшөөрөөгүй. Тэгсэн Nicholas бүр огт хичээлээ хийхээ болоод найзуудтайгаа хүртэл холбоогоо таслаад за сургууль руугаа ихэнх үед явахгүй. Явсан байлаа ч гэртээ буцаж ирсэн даруйдаа өрөөндөө ороод хаалга дотроос нь төгччихдэг. Дүү нартайгаа ээжтэйгээ за бүр аавтайгаа ч гэсэн огт юм ярихаа болсон. Ингээд Juliana Ray хоёр хоорондоо ярилцж байгаад Nicholas-ыг хүүхдийн сэтгцэн эмчтэй уулзуулан шинжилгээнд хамрагдуулахар болсон байдаг. Тэгсэн шинжилгээний хариугаар түүнийг хөнгөн хэлбэрийн аутизмтай, тэгээд олонний дунд орох, нийгэмших зэрэг нь Nicholas-ийн тархийг нь болон биеийг нь маш хурдан ядрааж хүмүүсээс зүхтмаар санагдах тийм мэдрэмжийг төрүүлдэг гэсэн ийм хариу гарсан. Тэгээ уг нь бол эмнэлгээс хэд хэдийн эмчилгээ санал болгоод бид нар Nicholas тусалж чаднаа. Бид ийм адилхан онцтой өөр олон хүүхдүүдтэй ажиллаж исэн гэж тэгсэн байлээ. Гэтэл энэ үед Nicholas бол бүр үүнийг нисэргүүцээд "Үгүй ээ би ямар ч эмчилгээнд явахгүй. Би зүгээр наад хэд ч бүгдээрээ худлаа ярьж гин. Намаа ганцааран минь орхих гэд хэний ч үгийг авч хэлэлцээгүй." Ер нь тэрээр сүултээ бүр сургуультаа ч явахаа болсон. Түүний хийдэг байсан зүйлс нь гэх юм бол хаяа нэг жим рүү явж дасгал хийдэг. Тэгээ гэрийнх нь ойрхон байх жижигхэн супермаркетад цөөхөн цагаар ажиллаад өөрийнхөө жижиг сажиг хэрэглээний мөнгийг олцдог. Тэгэл болоо. Бусдаар бол байнга өрөөнд дотроос нь хаалгаа төгчжээ сууж идэг. Ер нь бол нэг ийм амьдралын хэв маягтай. За тэдний хуршууд болон Nicholas-ийн сургуулийн багш ажилтнууд ангийнхан нь бол түүнийг ердөө нэг видео тоглоомонд донтсон аав ээжийнхээ үгийг сонсдгүй өсвөр насны хүү хэмээн харж исэн бол Juliana Ray хоёр хүүгийнхаа гаргаж байгаа энэ ааш аврыг нь хараад ямар нэгэн зүйл буруу байна хэмээн гадарлаж исэн. Гэхдээ Nicholas өрөөндөө орж хаалгаа хаачаад дотор нь яг юу хийгээ сууж байгаа, цоочтой хаалганы цаана яг юу болж байгаа талаар тэдний хин хинтэн ч мэдэх зүйл огт байгаагүй. За 2024 оны 9-р сарын 13-ны Баасан гарагийн өглөө эрт үүрээр буюу 5 цаг 30 минутын үед Juliana-гийн яг доод талынх нь байранд амьдардаг хөршин ямар нэгэн тийм хүмүүс ойрлолдоод, муудалцаад, хоорондоо зодолтоод байгаа юм шиг түжигнсэн чимээнээр сэрсэн байдаг. Тэгээ сэрчээд тэр чимээ яг хаанаас гараад байна гэд сонссон чинь дээд давхрын найлаас гарч байгаа гэдэг нь бол тодорхой байсан. Тэгэхээр нь тэрхүү хурш эмэгтэй гэрээсээ гараад дээд давхар руу гарan Juliana-гийн гэрийн үүдэн дээрээ таалгыг нь тогшдог. Энэ үед бол гэр дотроос хүмүүсийн хоорондоо муудалцах, зодолтоод юм нүдээд байгаа юм шиг түжигнсэн чимээ гарах, орилдох зэрэг зүйлс нь үргэлжилсээр л байсан.
Өнөө хөрш эмэгтэйч гэсэн ингээд үргэлжлүүлэн хаалгыг нүдсээр харин дотроос нь бол хинч хаалга тайлж өгөөгүй тэгжсэн гинтхэн маш чанга буун дуу гарсан байгаа. За энэ үед мэдээж хаалга тогшоо зогсож исэн хөршин эмэгтэй цаашаа зугтан шатаар уруудан гэрлүүгээ гүйсэн бөгөөд ингэж гүйж явах үедээ Английн шуурхай албаны 999 дугаар руу залхан болсон үйл явдлын талаар ярьж дуудлага өгсөн байдаг. Ингээд энэхүү дуудлагын дагуу 5 цаг 50 минутын үед цагдаагийн ажилтнууд Жулианагийн гэрийн хаягаар нэрэн хаалгыг нэвтлэн гэрлүүн нэвтрэн орсон ба гэрлүүн орсон даруйд аимшигтэй дүр зураглалыг олж хардаг. Хаалгаар орсон даруйд зочны өрөөний шалан дээр Жулиана, Кайл, Жизель гурвын цогцснууд газарт хэвтжсэн бөгөөд гэр нь тэр чигтээ цусанд будагдсан ийм байдалтай байсан. Бүр цусанд будагдахдаа яг л улаан өнгийн будгаар хан шалаа тэр чигт нь будсан юм шиг тэгж харагдчихсан байгаа. Цаашлаад хэд хэдэн цусанд үрээд гаргаад ирсэн юм шиг болцсон хутгнууд газраар хэвтжсэн ба нэг нь бүр хэлбэр нь алдагдаад мөрөөдсөн ийм байдалтай болцсон. За 48 настай Жулианагийн цогцос олдох үедээ толгойдоо буудуулан амьсгал хураасан ийм байдалтай болцсон бол түүний хөлнийх нь хажуухан талд хэрхэн гэр бүлийнх нэгэ хөнөөх вэ гэсэн ийм гарчигтай ном мөн газар хэвтжсэн. Цаашлаад 13 настай Жизель охины хувьд түүний цогцсон зочны өрөөний ширээний хажуухан талд доош харсан байдалтай болцсон бөгөөд толгойдоо 2 удаагийн бууны шарх авсан байдаг. Эхнийх нь бол толгойнх нь артлаас буудсан шарах. Гэхдээ энэхүү сум нь яг охиныг оноогүй. Охиныг цаашаа зугтж яхад нь араас нь буудаад сум нь охины толгойн арт тал буюу дагц хэсгийг хальт шүргээд өнгөрсөн юм шиг харагдчихсэн. Харин дараагийнх нь буюу өвхлийн шалтгаан болсон тэрхүү шарх нь мөн л түүний толгойд нь тэр дундаа яг баруун нүдэнд нь ойрын зайнаас тулгаж агаад буудсан ийм шарх. Тэгэхээр хөөрхөн охин баруун нүдэндээ буудуулан амьсгал хураасан байх нь. Харин 16 настай Кайл хүүгийн хувьд мөн л толгойдоо буудуулан амьсгал хураасан байсан. Гэхдээ Кайл яг толгойдоо буудуулснаасаа болоод амьсгал хураасан уу, айл эсвэл хутгалуулан амнасаа алдсан уу гэдг нь баг зэрэг эргэлзээтэй. Учир нь түүний биен дээрээс 100-аас ч олон удаа хутгалуулсан уул мөрөөд олдсон байдаг. Хөөрхий Кайлын хувьд түүний биен дээр бараг л шархтаагүй эрүүл газар үлдээгүй байсан гэж хэлж болно. Цээж, хүзүү, нүүр, гар, хөл тэр байтугай эмзэг эргэтэнг нь хүртэл хутгалсан байсан. Бүр үнэхээр аимшигтай. За цагдаагийн ажилтнуудыг хэргийн газар ирэх үед Николас бол тэнд байгаагүй, түүний хаана байгаа гэдг нь тодорхойгүй. Мөрдөгчид хэргийн газарт үзлэг шинжилгээ хийгээд дараа нь хохирогчдын биед задлан шинжилгээ хийснийхэн дараа хэрэг гарсан тухайн өдрийн өглөө тэнд яг юу болсон гэдэг талаар тодорхой зураглалыг таамаглал маягаар гаргаж ирсэн байдаг. Тэдний үзэж байгаагаар бол тухайн өдрийн өглөө Жулиана Николсыг өрөөндөө буу хадгалж байгаа гэдгийг нь олоод мэдсэн. Тэгээ хүүгээсээ бууг нь авах гээд тэд хоорондоо муудалцаж эхэлсэн ба энэ үед Николас ээжийнхээ толгойд нь буудан амь насыг нь хөнөөсөн. Үүнийхээ дараа тэрээр өөрийнхөө уншижсэн хэрхэн гэр бүлийнхнийгээ хөнөөх үе гэсэн нэртэй номыг албаар ээжийнхээ хөлнийх нь хажууд шидээд орхисон байгаа. За харин энэ үеэр 13 настай Жизель охин буун дунаар нойрноосоо сэрээд шилээ зүгээд өрөөнөөсөө гарч ирэн зочны өрөөнд орж ирсэн бөгөөд энэ үед Николас түүн рүү холын зайнаас буудсан. Гэхдээ охин энэ үед айсандаа зүхтахаар цааш эргэж таарад буун сум толгойнх нь арын хэсгийг шүргээд өнгөрсөн бөгөөд Жизель зүхтахаар оролтон цааш гүйсэн боловч Николас түүнийг араас нь гүйцэж очин байрч аваад буцаад зочны өрөөлөө түүнийг чирж оруулж ирээд үснээс нь зулгаан дээш өргөж жоод баруун нүдэнд нь буудсан. За энэ үед 16 настай Кайлч мөн нойрноосоо сэрэн өрөөнөөсөө гарч ирээд болж байгаа зүйлсийг харан өөрийгөө хамгаалахын тулд гал тогооноосоо хутга авсан ба энэ үед Николас түүний цээжин тус газар нь буудаад дараа нь хутгийг нь булааж аваад түүнийг 100-аас олон удаа хутгалсан байдаг. Тэгээ бүр өмнө нь хэлсэнчлэн нэг хутганых нь хэлбэр нь алдагдаад нугаларсан байсан гэсэндээ тэгэхээр Николас бүр хутгийг тийм болтол нь дүүгээ аимшигтай зэрлэгээр хөнөөсөн байгаа. Тэгээ болоогүй хамгийн сүүлд нь түүний толгойд нь дахин нэг удаа буугаараа буудсан. За ер нь бол мөрдөгчид энэ үед энэхүү хэргийг эртнээс төлөвлөсөн хэрэг хэмээн үзсэн байдаг. Гэхдээ тэдний хувьд хамгийн чухал асуултууд нь яг яагаад Николас энэ бүхнийг хийх болсон бэ? Цаашлаад тэрээр яг одоо хаана байгаа вэ гэсэн эдгээр асуултууд. Ингээ мөрдөгчид болон цагдаагийн ажилтнууд Николасыг хайн эхний ээлжинд түүнийг олж авч баривчлахаар ажиллаж эхэлсэн байдаг.
Тэд хамгийн эхлээд Николсын амьдардаг байрны хяналтын камерыг шалгаад үзэхэд тэрээр үүрийн 5 цаг 33 минутанд гэрээсээ гараад явж байгаа нь харагддаг. Тэгэхээр нөгөө хөршин эмэгтэй хаалгыг нь очиж нүдээд буун дуу сонсчоод буцаад гэрлүүгээ гүн цагтаа дуудснаас өөртөө ганц 2 минутын дараа гэсэн үг. Николас байрнаасаа гараад гэрийнх нь ойрхон байх нэгэн сургууль руу алхаад явж байх үедээ цагдаагийн машинууд өөрийг нь баривчлахаар ирж яваа гэдгийг олж харсан бөгөөд энэ үедээ тэрээр ой мод руу орж нуугдаад юу болж байгааг холоос ажиглаж исэн байгаа. Гэхдээ түүнд зүхтах ямар ч арга байгаагүй. Ойр хавьд нь тэр чигтээ хаасаагүй цагдаагийн ажилтнууд түүнийг ирэн хайж исэн тул 2 цагийн дараа буюу 7 цаг 30 минутанд Николас өөрөө ой моднаас гарч ирээд зам дээр явж исэн цагдаагийн ажилтнанд гар өргөн өөрийгөө баривчлуулсан байдаг. Түүний энхүү баривчлуулж авах үедээ ахин дахин давтчихсан ганцхан өгүүлбэр нь энэ аллах биш гэсэн ийм өгүүлбэр. Цаашлаад түүнийг барьж авах үед халааснаас нь өөр нэгэн гал тогооны хутга мөн олдсон байдаг. To say anything, but it may harm your defence if you do not mention when questioned something today's trial in court. Anything you do say may be given as evidence. What road are we on? Birmingham Road. 426 priority. Birmingham Road. I think we've got the offender. Yes, we've got a male here. He's presented himself to us. За Николсыг баривчилсныхаа дараа мөрдөгчөөд түүний 2 цагийн турш нуугдчихсан тэрхүү ой модтой хэсгийг нэгжээд үзэхэд тэндээс нь шотган болон нэмэлт 33 бууны сум мөн 2 гар утас олдсон байдаг. Эдгээр нь мэдээж бүгдээрээ түүний гэрээсээ гарахдаа үүргэвчэндээ хийгээд аваад явжсэн эд зүйлсэн. Ингээ Николас баривчлагдсан тул дараагийн мөрдөгчдийн гол төвлөрчсэн асуулт нь яагаад Николас энэ бүхнийг хийх болсон бэ гэх асуулт. Ингээ мөрдөгчдийн хамгийн ихэнд хийсэн зүйл бол Николсын өрөөг нь нэгжиж үзээд компьютер болон утсыг нь мөн шалгаж үзсэн байдаг. Тэгсэн түүний компьютер дээрээс нь хэний ч төсөөлөөгүй байсан зүйлс олдсон. Уг нь бол түүний эргэн тойрных нь хүмүүс за тэр байтугай аав ээж хоёр нь хүртэл хүүгээ зүгээр видео тоглоомд дуртай, байнга видео тоглоом тоглоол өрөөндөө бөгөөд байж идэг гэж бодсон шүү дээ. Гэтэл яг үнэндээ Николас сүүлийн 2 жилийн турш 2 жил гэхээр чи нөгөө Николас сургуультай явхаа болоод найзуудаасаа ч гэсэн холбоогоо таслаад гэр бүлийнхэндээ хүртэл юм дуурхаа болоод ихэлсэн үе нь болж таарч байгаа. Энэ үеэс эхлүүлээд тэрээр өрөөндөө суугаад дотроос нь цоожilж жагаад амиа хорлолт болон сургуулийн орчинд гал нээж маш олон хүүхдүүдийн амь насыг хөнөөсөн, гэмтээсэн ийм хэрэгүүдийг нэгнгүү судалж исэн байдаг. Тэр дундаа 2012 онд гарч исэн Адам Ланзагийг 20 настай этгээд бага сургууль руу явж ороод гал нээн том хүн хүүхэд нийлээд 20 хүний амь насыг хөнөөсөн энэ эргийн талаар бүх мэдээллийг Николас цуглуулад бүр хохирогчдын зургуудыг хүртэл татаж аваад компьютер дээрээ хадгалсан байсан. Үүгээр зогсохгүй тэрээр тухайн үед энэ эргийн хохирогч болсон 6 настай охины зургийг нь компьютерын дэлгэцэн дээр тавиад тэгээ онлайнаар хуурамч хаяг нээж агаад энэхүү охины ээжтэй нь хүртэл холбогдох гэж оролдсон байдаг. Ер нь бол үүнээс нь харахад Николас яг ийм байдлаар сургуулийн орчинд гал нээж гимзэмгүй хүүхдүүд болон багш ажилчдыг хөнөөх зорилготой байсан гэдг нь тодорхой харагдчихсан байгаа. За Николас гэр бүлийнхнийгээ зэрлэгээр хөнөөчөөд гэрээсээ гараад нэг сургууль руу алхаад явж байх үедээ цагдаагийн машинууд ирж явааг хараад ой мод руу орж нуугдсан гэсэндээ. Тэгвэл энэхүү сургууль нь гэрийнх нь хажууханд байх 1-5 дугаар ангийн хүүхдүүд сурдаг бага сургууль. Тэгсэн Николас 2023 оны 9 сарын 13-нд энэ сургууль руу залгаад дүүгээ энэ сургуульд элсүүлж оруулах байгаа юм шиг жүжиглэн ангиуд нь хідээс хичээл нь ордог, хідээс тардаг, хідэн багш ажилтнтай гэх мэт сургуулийн талаар мэдээллүүдийг цуглуулад компьютер дээрээ тэмдэглэл хүртэл хийсэн байдаг. Тэгээ болоогүй Николас тэрхүү сургуулийн ангиуд нь яг хаана байрладаг, нойл нь хаана байдаг, багш нарынх нь өрөө нь бас яг хаана байдаг гэд дотоод зургийг нь хүртэл зураад хадгалцсан. Тэгээ энэ бүх мэдээллээ нэгэн хавтас нээгээд дотор нь хадгалсан байснаас гадна энэхүү хавтсандаа бүгдийг нь ал хэмээн нэр өгсөн байсан. Бас компьютер дээр нь юусэн энэхүү хавтсан дотор хадгалаастай байсан өөр нэг зүйл нь гэвэл түүний энд харагдаж байгаа бичлэг. Энэхүү бичлэгэн дээр Николас хар шар өнгийн хувцас өмсөд гартаа мод бариад яг буугаар буудаж байгаа юм шиг ийм үйлдэлүүд хийж байгаа. Тэгэхээр ер нь бол тэрээр гэрийнхэн хажууд байх бага сургууль руу явж ороод хэрхэн хүүхдүүдийг хөнөөхөөр бэлдэж байгаа нь энэхүү бичлэгэн дээрээс харагдаж байгаа. За 2024 оны 100 Николас буу худалдаж авахар хайж эхлээд хэд хэдэн буу зардаг газруудыг мөн судалж үзсэн байдаг.
Ангилд буу худалдаж авахын тулд буу эзэмших зөвшөөрөл эзэмшдэг байх ёстой. Үүнийхээ хажууд 2 хүнээс ер нь бол цагдаагийн ажилтнуудаас энэ хүн буу эзэмшиж болно гэсэн гарын үсгтээ ийм захиагч мөн давхар үзүүлэх шаардлагатай байд юм бэлээ. Мэдээж Николаст ийм зүйл байхгүй. Тиймээс тэрээр онлайнаас буу эзэмших зөвшөөрлийн яг ямархуу юм байдсан байна харж агаад Photoshop-оор өөрийнхөө нэр дээр дуураалган зөвшөөрөл хийж аваад тэгээ мөн л 2 цагдаагийн ажилтны гарын үсгийг нь дуураалгаад 2024 оны 9-р сарын 12-нд өөрийнх нь амьдардаг хотод буу зардаг нэгэн дэлгүүрт очим буу болон 100 ширхэг сум худалдаж авсан байдаг. За ер нь бол улс орон болгонд энэ буу худалдаалах хууль нь ондоо байдаг. Англид бол буу зардаг ийм бизнесүүд худалдаа авч байгаа хүн нь буу худалдаж авах зөвшөөрлөө барьж ирээд буу худалдаж авах юм бол бууг нь өгөөл шууд явуулт юм байлаа. Гэхдээ буугаа аваад явснаас нь хойш 7 хоногийн дотор цагдаагийн газар энэ тухай мэдээлэх ёстой байдаг. Тэгээ буу худалдаалсан тэрхүү газар нь цагдаагийн газарт мэдээлсэний дараа цагдаагийн газраас тухайн буу худалдаж авсан хүн нь буу эзэмших зөвшөөрөлтэй гэдэг нь үнэн үү үгүй юу гэдгийг нь шалгаж үздэг юм бэлээ. Тэгэхээр ингээд Николас шиг хэн нэгэн хуурамч буу эзэмших зөвшөөрөл барьж очиод буу худалдаж аваад явсан байх юм бол цагдаагийн газраас тухайн хүнийг шалгаж үзэх хүртэл хинч хууль бусаар буу эзэмшиж байгааг нь мэдэхгүй гэсэн үг. За цагдаагийн газраас Николсыг хуурамч сертификат үзүүлэн буу худалдаж авсан гэдгийг нь олж тогтоосон цагдаагийн ажилтнууд буу зарсан хүн рүү холбогдоод юу болсон талаар асуусан бөгөөд тухайн хүний хэлж байгаагаар Николас шувуу буудах зорилготойгоор буу хайж байгаа гэж хэлээд сертификатаа үзүүлээд 650 паунд төлөөд буу худалдаж аваад явсан. Тэрээр маш өөртөө итгэлтэй, тайван бас найрсаг хүн шиг санагдсан ямар ч с ิจ гтэй зүйл анзаарагдаагүй хэмээн тухайн буу зарсан хүн нь ярьсан байдаг. За ингээд Николас 9-р сарын 12-нд буу худалдан авсныхаа дараа гэртээ буцаж ирээд Google-ээс хэрхэн хүзөөндөө бодож амиа хөнөөх талаар уншсан байдаг. Үүнээс нь харахад түүний аимшигтай төлөвлөгөөний хамгийн сүүлийнх нь алхам нь амиа орлох байсан. Ер нь бол энэ шөнө Николас огт унтаагүй шөнөжин интернетээс юм хайж компьютерийнхаа урд суусан байдаг. Түүний дараагийн хайсан зүйл нь бол цогцтой бэлгийн харьцаанд орвол гоё байдгүй хэмээх ийм хайлт. Зөвхөн энэч биш, Николсын компьютерыг нь шалгаад үзэж байхад тэндээс олдсон өөр нэг аимшигтай зүйлс нь юу байсан бэ гэвэл насанд хүрээгүй бага насны хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орж байгаа хууль бус бичлэгүүд. Ийм аимшигтай гаж зураг болон бичлэгүүдийг Николас мөнгө төлөөд хууль бус зураг бичлэг зардаг вебсайтуудаас худалдаж аваад компьютер дээрээ хэдэн зуугаар нь хадгалсан байсан. Тэгэхээр тэрээр өөрөө бага насны хүүхдүүд сонирхдаг ийм гаж бэлгийн дур сонирхолтой. Тэгээ бас болоогүй Google-ээс цогцтой бэлгийн харьцаанд орох талаар хайж үзснийхаа дараа тэрээр үүрийн 4 цаг 11 минутаас 4 цаг 42 минут хүртэл 31 минутын турш амтантай бэлгийн харьцаанд орж байгаа насанд хүрэгчдийн порн бичлэгүүдийг мөн үзсэн байдаг. За Николас баривчлагдсныхаа дараа байцаалт өгч явах үеэрээ мөрдөгчдийн асуусан ямар ч асуултанд хариу өгөөгүй. Тэд түүнээс яг яагаад гэр бүлийнхнийгээ хөнөөх болсон талаар нь болоод компьютер дээрээс нь олдсон зураг бичлэгүүд яг ямар учиртай талаар гээд маш олон асуултууд асуусан боловч Николас огт хариулаагүй. Цаашлаад бүр байцаалтын үеэр Николас ямар ч тийм нэг гимсэн аль эсвэл хийсэн зүйлдээ харамсаж байгаа юм шиг харагдаагүй. Мөрдөгчд түүнээс байцаалт аваад ямар ч үр дүнд хүрээгүй тул мэрэгжлийн сэтгэл зүйчидтэй түүнийг уулзуулан ярилцуулсан байдаг. Харин энэ үед Николас баг багаар ярьж эхэлсэн. Тэрээр хэлэхдээ уг нь би гэр бүлийнхнийгээ унтаж байхад нь буудаж хөнөөчөөд дараа нь эмэгтэй дүүгээ хүчиндээд тэгээ гэрээсээ гарч яваад бага сургууль дээр очиод хамгийн багадаа 20 хүүхэд чадвал түүнээс олон хүүхдүүдийг алхаар төлөвлөж исэн. Гэхдээ өглөө 5 цаг болж байхад бууга туршиж үзмээр санагдаад чихмэл тоглоом буудсан чинь ээж сэрээд миний өрөөнд ороод ирсэн. Тэр л миний бүх төлөвлөгөөг бүтлгүүтгэд хүргэсэн хүн. Уг нь би тэднийг яг гэрээс гарахаасаа өмнө алхаар төлөвлөж исэн. Тэгсэн ээж эрт сэрээд миний бууг авахар оролдохоор нь эхлээд түүнийг алсан. Дараа нь Кайл Жизель хоёр бас сэрсэн. Тийм болохоор надад сонголт үлдээгүй. Би тэднийг бүгдийг нь 30 минутын дотор хөнөөчөөд 5 цаг 30 минут болж байхад гэрээс гарсан. Гэтэл сургууль 9 цагаас хичээл нь эхэлнэ. Би уг нь 3 цаг 30 минут модон дотор сууж нуугдж агаад сургууль руу орохоор төлөвлөж исэн ч хэтэрхий их цагдаа нар тэр хаваар эргэлдээд надад сургууль руу орох боломж байгаагүй. Тэгэл 2 цаг ой модон дунд суусныхаа дараа сургууль руу орох маань худлаа болсон гэдгийг ойлгоод тэндээсээ гарч ирсэн. Уг нь анх миний төлөвлөгөө бол би өглөө 8:40-с гэрээс гараад сургууль дээр 9 цаг гэж очихоор төлөвлөж исэн.
Яг үнэндээ энэхүү төлөвлөгөө маань төгс төлөвлөгөө байсан. Хараал эзэн тэнэг үнэнээс болж миний төлөвлөгөө бүтлгүүцсэн. Хинч цагдаа дуудаагүй бол хараал эзэн үнэ эрт сэрээгүй бол би тэднийг хурдхан алчгаад Жизелийг хүчинтчээд сургууль дээр очиж чадхаараа олон хүүхэд алах байсан хэмээн ярьсан байдаг. Бүрхэн яаж ийм аимшигтай адгууснаас дор байдаг байна. За тэгээ Николас эдгээр зүйлсийг өөрөө яриа зогсохгүй шүүх хурлаа хүлээгээд шоронд хоригдож явах үедээ цаасан дээр хүртэл бичээд гутлан дотроо хийцэн байсныг шоронгийн харгалзагчид муу олж авсан байдаг. Тэгээ энэхүү аимшигтай аратан хийсэн зүйлдээ олоогт гимшээгүй харин илүү олон хүнийг тэр тусмаа бага насны хүүхдүүдийг өвтгөж хөнөөж чадаагүйдээ л харамсаж гимсэж исэн. За цаашлаад бидний мэдж байгаачлан өмнө нь Николсыг сэтгцийн эмнэлгээс хөнгөн хэлбэрийн аутизмтай хэмээн оншилсан шүү дээ. Гэхдээ энэхүү хөнгөн хэлбэрийн аутизм нь түүний юуг буруу, юуг зөв гэдгийг ялгаж салгахад нь аль эсвэл шийдвэр гаргахад нь ямар ч нөлөө үзүүлэх боломжгүй. Дээрээс нь Николсыг хоригдож явах үед түүнд оншилгоо хийсэн сэтгцэн эмч нар түүнийг ямар нэгэн сэтгцэн эмгэггүй шийдвэр гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх 100% чадамжтай хэмээн үзсэн. Ингээд түүний шүүх хурал нь 2024 оны 12 дугаар сарын 5-нд эхлэхээр 5 нь гарсан байжгаад хойшлогдоод 2025 оны 2 дугаар сарын 24-нд эхлэхээр болсон байлаа. Гэхдээ үүнээс өмнө Николас гэр бүлийнхээ 3 гишүүнийг аимшигтайгаар амь насыг нь хөнөөсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч хэрэгээ хүлээсэн байдаг. Тиймээс түүний шүүх хурал нь цуцлагдаж шүүхээс түүнд 48 жилийн хорих ялыг оноосон. Гэхдээ ер нь бол олон нийт түүнийг насаараа хоригдох ялгаар шийтгүүлнэ хэмээн бодож исэн боловч ингээд 48 жилийн хорих ялыг өгсөн байлаа. Тэгэхээр Николас 66 настай байхдаа шоронгоос суллагдах боломжтой. Магадгүй тэгээ үлгэр жишээ хоригдлын нэтэрээгээд түүнээс ч өмнө суллагдахыг бол үүсэхгүй. Шүүгчдийн талаас бол түүнийг хэрэг үлдэх үедээ 18 настай байсан гэдгийг нь харгалзаж үзээд 48 жилийн хорих ялыг оноосон хэмээн ярьсан байдаг. Гэхдээ энэхүү этгээд нь ээжигээ 2 дүүтэй хамт хөнөөчөөд дараа нь бүр маш олон гин зэмгүй бяцхан хүүхдүүдийн амь насыг хөнөөх гээд 2 жилийн турш төлөвлөгөө гаргаад сууж исэн этгээд. Тэгэхээр миний хувьд ч гэсэн 48 жилийн хорих ял гэдэг бол арай л багтсан шийтгэл юм шиг санагдсан. Та хэд маань бас энэ талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Тэгээ өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгонд та бүхэнд мэдээлэл авчих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.